Сайн байцгаана та бүхэндээ анхны тусламжийн вакцины талаар маш ойлгомжтой, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн гайхалтай нэвтрүүлгийг хүргэж байна. Тэгэд энэхүү нэвтрүүлгийг эрхэм будагч YouTube чаналын хамт олноос аль бие усны эрхтэйгээр авч тавьж байгаа. За энэ яагаад ингэж байгаа юм бэ гэхээр энэ бол монголчуудын маань хувьд маш чухал хэрэгтэй мэдээлэл байсан учраас энийг би заавал олон хүнд түгээсээ, энийг олон монголчууд маань үзээсээ, олон хүний амь аврагдаасаа гэсэн үүднээс энэхүү хоёр нэвтрүүлгийг дараалуулад тавьж байгаа. Тэгээд та бүхэн заавал үзээрэй. Энэ бол та болон таны гэр бүл, таны эргэн тойронд хүмүүст маш хэрэгтэй мэдээлэл байгаа шүү. Тэгээд дахиад эрхэм будагч чаналынхаа хамт олонд дахин баярлалаа гэж хэлмээр байна. Баярлалаа. Нэвтрүүлгээ үзцгээе. Эрхэм будагч нэвтрүүлгийнхаа үзэгчдэд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай нэвтрүүлгийн баг анхан шатны тусламжийн багц гэдэг нэвтрүүлгийг зурлаар хүргэж байна. Энэ нэвтрүүлгийг яагаад хийх болсон юм бэ гэвэл Монгол улсын бүх иргэд залуучууд хөвгүүд огтод бие биенийхээ амь насыг хамгаалдаг. Дээрээс нь янз бүрийн эрсдлийг бууруулж бие биендээ анхан шатны тусламжийг үзүүлж чаддаг байгаасаа гэсэндээ энэ нэвтрүүлгийг хүргэж байгаа билээ. Та бүхэн нэвтрүүлгийн үржлийг хүлээн авч үзнэ. Бид нар ч бас ингэ бэлтгэл хийхэд нэг гадаадаас энэ маань санхүүждэг болохоор бидэрт одоо энэ эмнэлгийн материал бид нар ингээ 5-7 хэдэн 100-аар нь тоглоод хайдаг те нэг цагийн байдлаар бүгд нэг хэрэгслээ. Энэ хэрэгслийг ингээ нэг өдөр сургалтанд хийгээл ингээ топ хайждаг байхгүй. Тэгээд бид нар энийг асар ихээр нь хэрэгэлдэг болохоор бид нар тандаа одоо аймгийн залуучууд энэ хангалттай явж байдаг. Миний машинд хүртэл би Герман Чарли дээр сургалт хийжсэн болохоор энэ цүнхний дараагийн шитлэлийн цүнх нь өшөө жоохон том цүнх байд. Тэгээд ягаад чи бид нэг муу санаатай ч юм уу 2-3 ширхэг явж байдаг. Нэг нь хойдлын суудалтаар арай жижигхэн нь явж байгаа. Гэхдээ ингээд сургалтны хэрэгжилжсэн болохоор илүү гарсан. Тэгээ нөгөө цүнх маань энэ миний багажинд явж ирсэн байхгүй юу. Угаасаа ингээд явж л. Тэгээ дарих руу амралтын өдөр болчихоо лагер руугаа явж ирсэн чи дарихын нэг хойдлын нэг 300 замын уулзуур хийж бүр ингээд хоошоо нэг нь бэлх рүү чигээр ингээд бэлх рүү ингээд явдсан шүү. Тэр уулзуур дээр ингээд Амбай эцсийн наадсан уулзуур шүү дээ. Нэг аква 2 прус машин ингээд мөргөлдсөн байсан байхгүй. Тэгээ мөргөлдсөн байхад нь тийч бөө юм болоод хүмүүс хавчигдсан. Тэгээд миний хувьд болохоор нэг 3 эйгүү кейс байхгүй. Нэг нь яасан бэ гэхээр нэг мөргөлдөөд айгу хүчтэй мөргөлдсөн юм шиг байна. Ороод ирэхэд тэр голын баг нь шүү дээ. Прус сори. Голын баг нь ч айгу энэ хаалга байдаг. Тэр чинь айгу юу гэдэг юм бэ? Одоо төмөр муутай гэх юм уу те. Тэр нь ингээд дараа ийш нь ингээд сүлбцсэн байгаа байхгүй. Тэгээд дараагийнх нь кейс нь болохоор прус 30. Тэр чинь голоороос хөндөй байт юм билээ. Мөргөлдсөн чинь хажуу талын хүнийх нь хөлн савгадаад тэр нөгөө голын араа байдаг гэсэн үг шүү дээ. Тэрнтэйгээ ингээд бяц дарагдсан байсан байхгүй юу. Тэрэн дээр чинь ингээд очиж хараад ихэндээ нэг түргэний биш ирсэн байсан. Тэгээ ингээд очиж хараад байсан чинь уучлаарай гэхдээ манай түргэний тийм ингээд эмчнэр маань ингээд 24/7 айгуу сайн ингээд ажилтдаг гэсэн. Манай тэдэр маань ангаах зүухантай даралт муудчлаа. Эсвэл бөөр өвдчлөө гэхэд манай түргэний эмчнэр маань орж ирээд ингээд бидэрт ингээд тусламж үзүүлээд авардаг тийм ээ. Эсвэл авч яваад. Гэхдээ юу анзаарчихсан гэхээр манай түргэний эмчнэрт маань ч юм уу те энэ одоо анхан шатны аюулгүй байдлын тоноглолууд айгу тутмаг байдаг юм байлаа. Тэрэн дээр ингээ харж байгаа зайлууд нөгөө марл бэнд нэтрээгүй хууч Орсын нэг төмөр бүрэнх юм байдаг. Зарим нь одоо целлодын юм болчихжээ болцсон байлаа. Тэрэн дээр ингээ очиход одоо гипс гэдэг ингээ чиг хэдчил ерөөхдөө байхад байдаг одоо хомс л байдаг юм. Заавал гимтэлтэр өчнө нөгөө гипс түлдэг те одоо баг гипс хоцрогдсон шүү дээ. Тэгээд ингээ харж үзэхэд задарсан нөгөө нэг шархан дээр ч одоо так гэх ингээд автомат нэг үдээс нэг шиг үдчихдэг юм байдаг болцоо одоо энэ доохондоо байхгүй юм л да. Тэр Чарли левел юм дээр. Тэгээд одоо ийшээгээ нөгөө нэг ингээд зоогдсон байсан хүн дээр болтын одоо энэ даралттай quick flow шахаад дараад нь даралттай болтоо ингэж яагаад гоё энэ дээр ингээд ингэж боогоод өшөө даралтыг ингэж нэмж оруулаад ингээд даралттай болтыг боогоод тэгээ энэ дээрс ч одоо амьсгалын зам энэ цүнх маань зөвхөн ингээд болоогүй шүү дээ. Амьсгалын зам нь одоо ингээд тутмаг байвал энэ дээр одоо гээл төрхтэй тий хоолоор үжигдэг энийг оруулж ирээд ингээд энийг гээл төрчих байгаа юм шиг амьсгалын зам нь одоо чөлөөтэй байлгах юм бол эсвэл бол энэ бол хамраарч ихтэй нэ тийм ээ энийг бол стенерээ нөгөө гээл нь байхгүй бол нөгөө шүлсээрээ долоож байгаа ч юм оруулна гэдэг шиг яаж иж байгаа энэ зүйлүүдийг юм оруулаад яг хөө миний тэр кейс дээр ингээд өөрийнхөө нөгөө сурсан мэдсэн юмнуудыг ингээд хэрэглээд тэр тухайн цүнхээ хэрэглээд тэгээ нэг 3 хүнийг хүнд нэлээ тухай үед хэрэг болсон болов гэд амир сэтгэх зүйлээс нь бас багийн авсан шууд бууруулж өгсөн болов гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэнцээ явж исэн түргэний машины нэг эмч маань залуухан залуу байсан.
хата ханах юм ч вэ гэнэ гэсэн. Тэгэхээр хан ангаахсан юу мэдэхгүй те энэ бол айгу том боловсрол олон жилийн би зүгээр л юм цэргийн хүн байгаамаа аврагчдын ажиллагааны юм хэрэгэлдэг. Тэгээд бидний тэр цүнх бол өдөр болгон хэрэг болохгүй байгаа шүү дээ надад. Зүгээр байж байгаа. Тэгэхээр өөрийнхөө тэр цүнхийг би бэлгэлсийн тухай эмнэлгийн машин. За энэгээр чи одоо өдөр болгон ийм эрсдэлээр очиж байгаа. Энэгээр олон хүний амь авраарай те надад бол хэрэглэхгүй явж байгаа гэж ингээд яг жишээ одоо сайн наад кейс чи үнэн байхгүй. Одоо манай би ангаахын салбараа хэлдэг. Мөнхийн мундаг эмчнэр байдаг. Гэтэ яг нэг юм жоо хоцрогдоод байгаа тал ба. Яг үл бид нар ч ерөөсөө дуудлага өгж байгаа юм чинь ерөөсөө тэр даралт нь унцлаа энэ амьсрахгүй болчихлоо ингээ очих нэг яг юм гимтлэгийн буюу энэ нь бага байгаа. Гимтлэгийн юм дээр манайх 101-ийнх нь очдөг. Тэгээ манай юуныхан онцгойгоо очдөг тий. Тэгээ би зүгээр хардад энэ нэг гадаад 911 гэдэг нэгдсэн болоод байгаа шүү дээ. Тэр нэг яг тэр эрсдлийг бууруулдаг нөхдүүд очиад байгаа шүү дээ. Тэгээ би энийг бол манай онцгойхон хийгээд ах шиг би гэж ойлаад. Манай ангаахын болохоор тэр талаар нь арай нөгөөх нь өөр тал руугаа болоод шүү дээ. Ангаах зүйдэл руугаа тий. Одоо энэ хүний хэрхэн хагалгаа яаж имжлэх гэл. Жишээлбэл би хүнийг бүрийн ингээ хэрэгсэлтэйгээ очлоо цусалталт алдж байгаа цэргийн албагч байвал би энэ жижигхэн зүйлүүдээ цусалтаа тогтоогоод болт бэнтүүдээ хийгээд авчин дараагаар нь бүлгээд дуудсан чи бүлгийн одоо манай энэ хэрэгсэл тун хэрэгсэл чинь одоо энэ маань хүрээд ирлээ те энэ арай олон зүйлтэй те кит маань хүрээд ирлээ тэр болт нөгөө цусалтаа тогтоогоод одоо энэ нөгөө бид нар толин уут гэж ярьдаг те энийг бас хүмүүс ойлгодог юм шүү энэ нөгөө маш хэрэгтэй мэлээ шүү дээ. Би нэг бас бичлэг үзэж ирсэн. Маш олон талаар ашигладаг. Одоо энэ маань бас нөгөө амьд гар арга ухаанаас маш хэрэг болдог. Энэ бол ингээд нэг жижигхэн зүйл карманда чигээ авчин хаан багтчихин те. Энэ маань гэхдээ нөгөө дулааны хүнжил гэж ярьдаг. Энэ яагаад дулааны хүнжил болж байгаа юм бэ гэхээр бас сургалтаар хэрхэн энийг ашигладаг. Яаж ингэ нөгөө шахацсан бие бүрэлдэхүүн өмсгөдөг зүйлгдэг. Яаж ингээд хучдаг гэдгийг нь одоо жишээлбэл толгой хүртэл хүний бие тэр чигээр нь хочно. Ийм тол байдаг юм нэмхээ. Энэ дулааны хүнжил зөвхөн хүний биений одоо яг арьсан дээр байж хүний биений дулааныг буцаж ойлгох гэж зорилготой. Тэгээ ингээ хочаад тавьчихаар хүн цусалдсан бол яг буцаад нөгөө нэг даралт нь унаад биеийн дулаан алдаж байгаа тийм. Тэр биеийн дулааныг алдуулахгүй тулд одоо дэмжихийн тулд энийг одоо хүний нэг бүрийн хэрэгсэл дотор заавшгүй явж явах хэрэгтэй. Яг зай эзлэхгүй цусалтаа тогтоолон амьсгалын замаар шалгалаад дараад нөгөө нэг circulation буюу нөгөө нэг одоо даралт те энийгээ шалгаад тухайн үнтэй одоо авахаа алдуулахгүй тул байнга ярилцчихэж байх ёстой гэх мэт ингээд дараагаар нь энэ уутыг хэрэглээд бүлгээ дуудана тийм бүлгийн за тэр ингээд шалхтлаа эсвэл тийм юм шалхтлаа гэхэд дараагаар манай энэ том одоо эмнэлгийн хэрэгсэл маань ирнэ. За энэ дээр яах вэ гэхээр амьсгалын зам амьсгалж чадахгүй бид нөх амаараач байна. Тэгэхээр манай бүлгийн хэрэгслээр маань яг зориултын амьсгалын хэлийг дэмжих одоо энэ хэрэгслүүд бас байж идэг. Энэ дотор маань одоо хиймэл амьсгаа хийхэд одоо энэ маань болохгүй завгүй өшгөө бол хоёр хүн ингээ амьсгаж чадахгүй байлаа гэхэд энэ юу юм бэ гэхээр энэ жижиг юм маань энэ дотор одоо ингээ зөндөө явж байгаа шүү дээ. Түрүү би хэлсэн те хүн туслах гэж байгаа бол хамгийн түрүүнд өөрийгөө хамгаал гэдэг үүднээс нэг хиймэл амьсгаа хийхэд амд нь угтдаг зүйл. Одоо өөрөөр нөгөө хүний чинь янз бүрийн өвчин байгаа те. Өвчин байгаа. Эсвэл тэр чинь цусалдаад хагцсан цацсан огцсон бөөлжсөн янз бүрийн тохиолдол орж ин тэ. Тэгээд өөрийгөө хамгаал гэдэг утгаас ийм жижиг зүйл байж байгаа байхгүй. Дээрээс нь одоо энэ blanket гэдэг одоо энэ emergency blanket гэж нэрлэдэг л тэ. Энэ маань болохоор ингээд маш олон тоогоор ингээд бүлгийн хэрэгсэл дотор маань ингээд явж яадаг. За дээрээс нь бас энэчнээс ингээд юм таньцгаа эдгээр бол адилхан нөгөө quick lock гэдэг юмнууд маань. За энэ сургалтууд маань ингээд үе шаттай ингээд анхан шатны сургалтыг бол одоо гадаад орн дээр жишээ авахад манай одоо Монголд нэг тэр асуудал нь жоохон дутагтаад байгаа. Одоо энэ цэргийн боловсролын буюу одоо цагдаагийн ч юм уу хууль зохиолох байгууллагуудын хүчний байгууллагуудын ч юм уу тийм тэр наад туршихгүй хамаагүй. За энийг тайлбарлая. Тийм наад ч одоо намайг үнэхээр чангалж байна. Тийм уучлаарай. Сургалтын нөгөө нэг одоо карантинлэгдээд нөгөө анхан шатны сургалтыг ингээд шууд хийдгэн штэ тий. Тэгэхэд энэ эмнэлгийн сургалтын курсыг альфа гэж нэрлэдэг байхгүй. Альфа гэдэг нь болохоор хамгийн анхан шатны одоо энийг гэсэн үг штэ тий. Энийг хүнээр хэрхэн хэрэглэх ёстой гэдэг заавал сургалтууд ордог байхгүй. Тэгээ Браво тайл гэх Браво хэсэг нь болохоор 3 сарын сургалт явчихдаг. Янз бүрийн цагийн байдалтай маш олон бэртлүүдтэй. Тэгэнгүүтээ нөгөө Чарли сургалт нь болохоор өшөө бүр гүнзгийрээд тэр нь юун дээр ордог вэ гэхээр тусгай хүчнүүд дээр нэлээд зардал хүндэхтэй маш олон төрлийн цагийн байдал үүсгдэг маш гэмтлийн одоо нэг зэрэглэлүүд нь илүү хүнд зүйлүүдийг
одоо зүйлүүдээр ажилладаг учраас Чарли сургалт нь бол заавал одоо бүр имлэг дээрээ тий одоо манайх тэр госпитал дээр ингээ очиж байгаа аврах ажиллагаанаа одоо тэдний ч нөгөө нэг Black Hawk-т нөгөө нэг Black Angels гэдэг дээ шүү дээ медикүүд чи бас тусгавчны ингээ бэлтгэгдсэн цэргүүд хэрнээ зүгээр л энэ дэр ингээ супер болцсон ингээ ерөнхийдөө эмчнэр биш хэрнээ аврах ажиллагаа шууд одоо ингээ Вений судас тасарсан байлаа гэхэд тэд нар чи явж байхад агаар дээр шууд Вений одоо энэний дараагийн цүнх гэж байна. Энэ бол браво шүү дээ тий. Дараагийн дон цүнхэнд нөгөө нэг судсын ингээд чак гэдэг ингээд явчихдаг байхгүй. Вений цус татагдаал ингээд жахт нь чака боогоод нийлүүлэл орхино. Тэр хүн тэрнийг ингээд залгаа ойж чадахгүй шүү дээ. Тийм чи имлэг дээр явж хад тэр тухайн цус алдалтыг зогсоогоо төрникийг одоо энэ төрникийг чамлахтны юм уу хөлдөн ингээд хийгээд хугацаагаа бичээд тэр хоорондоо ингээд багцхан хэмжээний мессийн ажиллбарыг хийгээд имлэг дээрээ хүлээл аюулгүй болгоо хүлээлгээд гэж өгдөг зорилтын хүмүүс нь Чарли левел дээр сурдаг байхгүй. Гэхдээ би бүрэлдэхүүн бол ерөнхийдөө альфа болон браво левелээр сургадаг. Энэ альфа бол альфа браво гэдэг сургалтыг бол хүн болгон мэдэх хэрэгтэй байна шүү дээ. Би одоо нөгөө дотоодын бүтээгдэхүүн шиг цагдаагийн дээд сургалтыг төгсчихлээ. Гэхдээ бидний карантин гэдэг чинь зүгээр цэргийн шатны анхны мэдлэг бол алхаж ирдэг болгоод дуусчих болохоос. Тэгээ бид нар ийм анхан шатны сургалтыг нэг ч орж үзээгүй. Миний хуучин бол одоо ямар байгааг бол мэдэхгүй. Энэ бол одоо цэргийн албаа хичгэлтгүүр нь бүх хүмүүс л мэддэг байх юм бол одоо яг зөв үнэхээр хэрэгтэй. Бүх хүмүүс мэддэг байлаа гэхэд одоо түрүү хоёулаа дөрсөн шүү дээ. Би энийг мундаг ашиглаж чаддаг мэддэг надад энэ байдаг байлаа гэхэд танд байхгүй бол надад юу ч ашиггүй байхгүй дээ. Одоо өөрөө хэлбэл нөгөө хоёулаа жоо сууж байгаа юм. Тэгээд дээрэс нь бас одоо энийг бас юу дотор нь байж ах хэвээр гэхээр ингээ үзэгчтэй харуулахаар одоо энэ эмнэлгийн өнцгөр энэ 9 line гэдэг энэ олон улсын стандартаар мөрдөгдсөн одоо репортын мэдээ гэх юм уу мэдээ дамжуулах юм цаас болж байгаа. Энийг чинь одоо нэг хэмцээ албаагч тийм үү өрчийн одоо эрсдэл үүссэн албаагч нар тэмдэглэл хийж одоо өөрөөр дараагийн шатанд хүлээлгэж өгөх гэдэг шүү дээ тийм. Юун дээр тоглолт хийж байгаа нөхөр бид нар хамгийн чухал байх хэрэг энэ цаг хугацаатай. Би одоо энэ чи хэдий анхан шатны тусламж үзүүлээд явж байгаа гэсэн. Одоо хоёулаа нэг хүн дээр үзүүлж байгаа бол та цаашаага энэ 9 line буюу одоо энэ ямар арга хэмжээ авсан, ямар бүлгийн цустай хүн бэ, ямар бэртэл авсан, амьсгалтай байна уу, амьсгалгүй байна уу, даралт нь хэвэн байна уу, буурсан байна уу, цус хэрэг алдсан гэд тэгэнгүүтээ дээрэс нь чинь нөгөө нэг нисдэг тэргээр авах хэрэгтэй юу, нисдэг тэрэг буух талбай нь эмчээ болох уу, болохгүй юу, эсвэл тээврийн эрслээр зорчих боломжтой юу, бүх мэдээлэлээ өгөөд цаанаас одоо төвөөс ч юм уу эмнэлгийг дуудахад илүү дөхөн болгодог. Магадгүй тухайн нөгөө нэг гидл авсан хүн маань өв хасах цустай хүн байж нөгөө нэг донор цустай. Тэгэнгүүт тэр хүнд донор цус заавал авахгүй бол өөр цус таарахгүй шүү дээ. Жишээлбэл маш их цус хэмжээний цус алдсан. Тэр болгоны хугацаа алдахгүй тул мэдээлсэн байдаг. Тэгээд цаанаас гарч иж байгаа төвөөс гарч иж байгаа одоо эмнэлгийн агашны тусламжийн машин байдаг үнэсдэг тэрэг маань хүүхэн минь бэлтчихэд гараад ирдэг. Ямар хурж ирчээд яана би браво бүлгийн цустай энэ үд чинь өв хасах цустай юм шүү дээ. Буцаад явъя гэдэг юм хугацаа авахгүй шүү дээ. Гих мэтчлэнгээр энэ мэдээ дамжуулах гэдэг юмыг одоо манай ихийг сахиулахад одоо олон улсын ихийг сахиулах ажиллагаанд оролцсон бүх цэргийн албаагч энийг Монгол толгойд бид нар нөгөө 5 толгойд нэг ингээ карантинлагдаад ажиллагааны явахын өмнө юу хийдэг вэ гэхээр энэ олон улсын стандартаараа энийг ингээ сурдаг байхгүй. Тэгээ энийгээ бас ингээ англиар ойлгодог байхгүй бол бид мультинашнл буюу 20-30 орны цэргүүд хамт ажиллаж байгаа. Тэгэхэд энэ чи Макс гэдэг Америк нөхөр шахацсан байхад энэ чи төгөлдөр англи мэдгүйгээд энэ тусалж чадахгүй 9 лайнаа явуулж чадахгүй байна гэж байхгүй шүү дээ тийм болохоор хилтэй ч юм уу хилгүүч нэг олон улсын хэмжээнд бүгдээрээ сурцсан байх хэрэгтэй. Энэ бэлтгэлийг хаана гэдэг вэ гэхээр бид 5 толгойн сургалтын бааз дээр нүбийн бэлтгэл хийгээд нэг шороод хатаа яваад байдаг маань энэ маш их хэрэгтэй. Энийг бас би бүр зориуд дурдмаар санагчлаа. Энэ би зүгээр хардсан юм л да. Би ч одоо нөгөө шингээний байгууллагатай бас цагдаагийн байгууллагатай хамт ажилласан төгссөн залуучууд. Тэдний ажил нөгөө мэргэжлийн хувьд нөгөө хит завгүй гадаг гэдэг нөгөө тэгэд бас сурах боловсрол хугацаа байдаг. Би зүгээр армийнхаа залуучуудыг харахаар мундаг сандаг. Яг одоо манай армийн офицер бүгд англи хэлтэй болчихсон. Энэ ерөөсөө юу 5-7 инхийг сахиулах ажиллагаанд явж байгаа эдний үр дүн. Дээрэс нь энэ 5-7 сургалтууд чинь ингээд харахад хүмүүс зүгээр л манай армийнхныг зүгээр ингэж үздэг шүү дээ. Зүгээр бараг л төсөв ийдсэн зөв юу ч чаддгүй гадаадынхандаа байлж чадахгүй гэд үндсэндээ тэнд 5-7 сураад тэр хүмүүс дээрэс нь мундаг мэддэг болж байгаа. Энэ анхан шатны тусламжийг үзүүлэлт сурцсан хүн одоо магадгүй энэ одоо Улаанбаатар хотод явж нэг хүн бэлтэж гэмтлээ тэрийг хамгийн түрүүнд тэр армийн залууд таарах юм бол
Яаж тусламж үзүүлэхийг мэдчихэж шүү дээ. Энэ мэдлэгийг олж авч байгаа гэдэг юм чухал байна л да. Энэний талаар нэг ярив. Энэ төлөнхийн наалт гэдэг энэ дотор яг хөр өвчин намдагчтай антибиотик юм одоо бактери эсрэг бодистой тийм ийм нэлцгай юм наалт байгаа. Одоо болт гэж хэлж болно тийм. Ер нь бол яг бодит амьдрал дээр юу гарч ирэх гэмтлийн эмнэлэг дээр одоо манай найз нар эмчнэр байна л та. Тэднээс ингээд яг тэд нар шин байнга тулааны талбар дээр хэлж байгаа. Аяг хүн нөхцөл ажиллаж байгаа хүмүүс шүү дээ. Гэмтлийн эмчнэр гэдэг бол өдөр тутамдаа энэ төлөнхий гэмтэл тайралт аюул ослоо нөгөө асуулт орцсон хүмүүс тусламж үзүүлж байгаа хүмүүс бүр мэрэгжлийн төвшин тийм. Тэгээ тэднээс сууж явах яаж юм хэрэг ихэнхдээ ард иргэд маань хүүхэд багчууд ингээ одоо халуун тогоотой болсон ус татаад өөр лүг асгаж чинь. Тэр тохиолдолд дээр нь насан турш хүмүүс хүртэл биеиндээ тусламж үзүүлж байгаа байдал харахад харамсалтай зүйл их харагдаж байна тэнд. Гар хөлөө ингээд битүү ингээд халуун зүйл ингээд хүргээд одоо шалзалцсан тийм. Тэнгүү тэнд яг хөр элдв янз амтны тос төрөх чинь. Зүгийн бал элсэн сахар төрхөө ижиж чинь. Дээр нь яг хөр тэрийг гялгуур утаар ороогоод ирсэн тохиолдол. Тэрнээс болоод эд эсийн төвчний өвчлөлт явагдаад нөгөө төлөвлөлтийн зэрэг харцангуй баг зэрэгтэй байснууд нь цаашаа хөндрөөд гар хурууга тайруулах асуудлууд гарч байна. Үхэл төрөх юмнууд хүртэл зөндөө гарч байна. Нөгөө бохирын цаашаа ороод цусаар дамжуулаад тийм бохирдуулаад. Тэгээ манай чи нөгөө тэр нөгөө халуун ус одоо миний их ойр хүн байна бас л нөгөө гаражт нь халуун ус аллаа сандарч өгж орон тэр дотор хальтаа хоёр хөлн гээд умаацсан болж байгаа. Тэнгүүт аваач. Гэхдээ яг одоо ихэнхэл зааж нөгөө урсгал хүүтэн усанд одоо ингээд дүүргээ. Тэр бол хамгийн сайн арга байхгүй юу? Тэгэхгүйгээр аваачаад нөгөө нохоон цус сайн гэдэг авч нохоон чихийн ахтлаа нөгөө цусын түрхээд авчихсан гэдэг. Тэнд янз бүрийн өвчтэй амтан байж болно. Тэр орол цусаар дамжуул шууд өхөл дөрөх элдв янз эдгэшгүй өвчнөд хүрэж байгаа. Энэ тэгээд одоо дотроо гээлт юм ялцхан юм бодсоо байгаа. Энэ яг хөхөр одоо тэр янз бүрийн гал халуун одоо шингэнд тийм ээ ус бусус тосонд төлөгдсөн тохиолдолд энийг шууд гарын дор байвал тухайн дээр төлөгдсөн гадаргуудаар тавьж өгөөд тэгээ гадуур нь одоо гадны бохир бит орохгүй биен тэр ороож өгөөд эмнэлэг рүү хүргэх арга байна. Энэ хооронд мэдээж тэр нь бохир орохгүй цаашаа газар авахгүй тийм ээ ийм бас нэг аргууд байгаа. Тэгээ энэ бол бэлэн ийм үйлдвэрээс ингээ гарсан ариутгагч болцтой юм тийм ээ өвчин намдагчтай. Энэ бол баг айл болгонд байж юм. Одоо ялангуяа ялах хөөхтэй айлууд бол одоо тэгэл 100 руу яаж нэг манайх нэг хятад нэг халуун тоогоо гэл айл болгон ших байдаг. Нөгөөтгөнд үччиод барьсан байдаг шүү дээ. Манай сургалтанд таамагцсан нэг одоо алба багч маань бас яг энийг амьдрал дээр ботер нэрлсэн. Сургалтанд суугаад нэг 2-7 онс юм уу да. Тэгээ байжсан хөрг жоох охин 4-5 настай. Ширээн дээрээс болсон савтаа усыг өөрлөгөө татаж асгаад ингэрлүгөө жоох охин. Тэгээд аав нь харин сургалтанд суудсан байсан энэ багцыг гэртээ ингээд машинд бүгд ингээд аваад тавьсан. Тэгээ энийг шууд задлангуудаа охиныхоо цээжин дээр тавьж өгөөд наагаад тэр нэг баг зэрэг улаалт өгж жагаад тэгээд эмнэлэг рүү очиж үзсэн өө ерөнхийдөө гайгүй цаг хугацаанд нь ингээд одоо зөв арга хэмжээнд авсан байна гэдэг. Тэгээд ерөнхийдөө одоо сориггүй сайхан итгэцсэн. Тийм тохиолдол. Тэгэхээр энэ бол айл болгонд байх л ёстой гэдэг. Одоо жишээд энэ бол энэ том хэмжээний юм байгаа. Бараг ингээд бүтэн цээж ингээд нааш. Энийг яг хөрөмцөндөө цэргийн алба багш нарт магадгүй танкийнханд те танкчид одоо хуйг тээвэрлэгч жолооч тийм хүмүүс бол ялангуяа одоо манай орчин үеийн зүгээр энгийн амьдралд бол энэ нефт бүтээгдэхүүний компани ажилчдад ялангуяа байж болох тусламж хэрэгтэй. Тэд нар чинь баян галтаа аюултай газар байж оршиж байгаа. Эрсдэлтэй юм их гарсан шүү дээ. Ер нь сайхан одоо танкерын дэлбэрж мөлгөж зөндөл амьдрал дээр ийм зүйлүүд их тохиолж байна л да. Тэгэхээр барилга дээрс харж хахад таслагчдаар ингээд гар хуруугаа тайраад цус алдаад өнгөрчдөг. Одоо тэр нэг 2-3 жилийн өмнө бас энэ хөдөө аж ахуйд ботлуурн дээр нэг гараад залуу таслаад тэг үндсэндээ цус шингэний алдагдлын шок одоо цус алдалт гэсэн үг тийм. Мөн өвдөлтийн шокоор явчихлаа шүү дээ. 6 цаг эмнэлгийн тусламж авч чадахгүй саргаад ажлын хамт байсан хүмүүс нь яах вэ гэж сандралдаад гүгээд идэг. Нөгөө тасарсан гарных нь оронд нь ингээд даавнуу тавиал хувцс тавиал зүгээр ороогод байсан ба. Гэтэл төндийтэл ингээд том болгоо ицсэн. Тэгээд тэр нөгөө цусаа уугаал ингээд гоож идэв. Үндсэндээ хүн нэг тал одоо энд нь гэтэл чангалуураар боочоод эмнэлэг рүү авчаад бүрэн дөрөв осоор чангалахсан гэж хэлсэн бол ариун бас боломжтой байсан байгаа. За дээр үе нэг эртний нэг жишээ байна. Одоо 90-ад он 2000-ад оны жишээ. Хэсэг оюутнууд тэр үед бидний үед нэг юу яадаг даа ш. Сургууль төгсөөд нэг зугаалаад хэд хоног уугаал хонгны өрөөр явдаг тийм. Тэгээ баахан оюутнууд машин цууж аваад 2-3 хоног зугаалал явжсан. Машинаасаа гараад ингээд нэг залуучууд ингэдэг дээ. Тэгээ явжсэн нэг модны бутанд бас юугаа хуглаад, хуруугаа хуглаад, айл хуруугаа юм. Тэгээ нөгөө залуу маань яасан гэхээр бүтэн шүнжэнгөө зугаалчаад өглөө үүрээр нөгөө хуруу нь өвдөөл болоод яваад байгаа байхгүй.
Тэр чинь нэг өвдөлт гэдэг чинь өөрөө нөгөө шок руу хүрэх тий үхэл төрөх аюултай спазм руу оруулаад ингээд шок руу олчих гэдэг аюултай зүйл байна. Өвдөлт гэдэг зүйл. Тэгэхээр ямар нэг байдлаар өвдөлтийг төсвөрлөөд яваад иж болохгүй. Нийгмийн яралтай эмнэлгийн байгууллагад мэрэгжлийн эмчлэлт хандж явах хэрэгтэй. Ямар нэг өвдөлт бие организм байж л байвал их баг нь хамаагүй. Нэг удагшиж өвдөөл болиол нэг өвдөөл ингээд байгаад байдаг тийм өвдөлтийг ер нь бол төсвөрлөх хэрэггүй. Өвдөлтийг төсвөрлж чаддаг тийм гайхамшигтай хүн гэж бол байхгүй л. Тамийн дайны үед одоо ингээд тэнгуут нисэг тэргээр ингээд албаагч ингээд авангууд ивслэр зунгууд ингээд тусал залгацсан ингээд яваад байдаг шүү дээ. Тэр нөгөө цус алдж байгаа учраас ингээд өхөл төрөөд энийг багасгахын тулд ингээд дандаа тусал залгаад ингээд явдаг гэл. Тэгсэн чинь сүүлдээ биш болцсон ингээд яасан гэсэн чинь нөгөө цус бүлгэнэж ингээд нөгөө шархаа идэх хугацаа нөхгүй авчиад ингээд туслаар ингэх нь маш буруу байна. Энэ бас ингээд тодорхой эрсдэл үүрж байна гэд тэрийгэ болцсон гэдэг ч юм ингээд ярьж нэг жил болгон судлаад ингээд тохиолдсон болгон дээр л ингээд кейс дээр ажиллаад тэр ерөнхийдөө их зөвлөлтөө түрүү таны одоо би одоо нэг юм одоо яг энэ юм чи ийм байдаг шүү гэж хэлэхэд айгүй хэцүү байдаг. Яагаад тэгэхээр одоо ямар нэг эмнэлгийн зааварлагч сурагч багш нар чинь нөгөө нэг мэржил дээшлүүлэх биш нөгөө нэг эмчнэр чинь ингээд заавал нэг шалгалт өгөөд нэг ингээд өөрийнхөө юмыг ингээд хамгаалаад ингээд яваад байдагтай адилхан эмнэлгийн зааварлагч нар ч юм уу юм тусгай мэргэжлийнхаа нэг хэдэн сар жил болоод ч юм уу те заавал тухайн нөгөө актив шинээр орж исэн зүйлүүдэд мэдхийн тулд дахиад сургалтанд ингээд хамрагдаа яваад байдаг. Тэрэн дээр яадаг вэ гэхээр одоо жишээлбэл энэ турникийг шахандаа ойрхон зоох хэрэгтэй те шахнаасаа 5 сая боллоо хамгийн одоо нэг лаврууга одоо венесууд ч юм уу артенесууд юмнуудаа ойрхон зоож иж энэ тусалдлыг бүрэн зогсоодог гэдэг ингээ маргалдаа яваад байгаа нь цаанаа маш олон ингээ байлдааны ажиллагаан дээр явагдаж байгаа түүх болон туршлага тий тэр чинь хүний аймаар бичигдэж байгаа зүйлүүд нь чинь тэрэн дээрээ судлаад за энэ нь дээр юм байна энэ ингэх юм байна ингээ өөрчлөгдөж байдаг юм л мөн дээрээс нь бас энэ завшаанаараа ашиглаад хоёулаа хэлэхэд ерөнхийдөө манай Монгол улс бол ерөнхийдөө цус те цусны хомсдолтой гэдэг одоо энэ хагалгаа ингээд хийгддэг янз бүрийн эмнэлгүүдэд ингээд ер нь цус хамгийн хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгэхэд манай ингээд нийтээрээ ингээд анзаарч хахад цусны донор буюу цус хандивлалт гэдэг юм айgur тутмаг байдаг юм шиг харагдаад байна. Жишээлбэл гадны өндөр хөгжилтэй ингээд орнуудад бол иргэн бүрэн цус хандивлдаг те иргэн бүрэн ялангуяа одоо өв хасах цустай нөгөө донор цустай 1000-д 1 төрдөг ч юм уу те тийм цустай одоо нэгдүгээр бүлгийн цустай ч юм хүмүүс маань байнга хандивлж байвал тэр чинь одоо цаана маш олон хүний ингээд амийг бас аварж байгаа. Нэг хүний хандивлсан цус 3 хүний амийг аварж байгаа гэдэг л байна тийм. Тийм учраас ингээд гэхдээ ямар бүлгийн цустай байх нь ч хамаахгүй. Манай донорын цусны нөөц бол одоо манай энэ эмнэлгүүдэд маань гэмтэлтээр одоо үүсэхгүйш нэг өдөр миний ойр дотны хин нэгэн хагалгаанд ороод цус нь олдохгүй байх тохиолдол гарч болно шүү дээ. Тэр болгоныг ингээд сэргийлж байдаг. Миний одоо ингээд хувь хүний ингээд бодлоор яг хүчний байгууллагууд болохоор хурж ирээд манай госпиталын хэмтэн ингээд авчдаг те. Цус өөрөө хандуулах чинь бас буцаа цусаа нөхөн төлж байна гэдэг чинь эмэгтэй хүн бол хурдан төлж үлчдэг. Эрэгтэй хүн бол нэг 3 сар хугацаа болно. Тэр хүний бие нь бас өөрөө бас айгүй сайн байхгүй. Тэгээд энийг маань цаанаас ингээд улсаасаа бодлогоор дэмждэг, эрүүл мэндийн яамнаас дэмждэг одоо хүндэт донор болдог ч юм уу, байнга цусаа хандуулсан одоо нэг тэмдэг өгдөг ч юм уу те. Одоо гадны оронд бол тэгдэж штэ. Нэг хүндэт донор юм байна гэдэг ингээд эмнэлгийн нэг юм тэмдэг мэмдэг ингээд өгдөг. Тэр шиг ингээд бас альваа тухайн хүнд буцаагаад бас ингээд хэрэгтэй зүйл ингээд хийдэг бол бас зүгээр болно. Би хөтлөгч нь бас цусаа өгдөн штэ. Одоо сүүлд өгöd уул нэг 3 сардаа бол нөгөөд тийсэн. Тэр мэйл ирчээл өгөөчээл гэдэг нэг өх болцоо гарахгүй яваад байна. Тийм штэ. Би бас ингээд явж байгаа энэ тэнд нэг юм арга хэмжээний одоо дүнжин гар маруудаа тус хандуулах ингээд юм гарцсан байдаг штэ. Тэрийг зүг гэж боддог байхгүй. Тэгээ тийм тааралд бол би өчөө гараад ирдэг байхгүй. Цаг цаавны хурж нөгөө нэг хаяа нэг гост ингээд очиод бид нар үзүүлж байна штэ. Тэгтээ ингээд цус авч байгаа бол өчөө л. Тийм манай хууч ажлын манай хитэн залуучууд тий угаасаа тэгээд бас яг чамшиг бодолтой. Тэгээд бүгдээр тэгжээл нэг өдөр хөөш 3 сар болцсон нэг мэйл ирсэн. За тэгээд ороод өгдөг. Яг манай ажлын хажууд байдаг байхгүй цусны төвч тэгээд. Тэгээд бас нашир хэлэхэд бүх үзэгчтэй тий бас ойртны хүмүүсийг ингээд бас хэлж байгаарай, цусаасаа хандуулж байгаарай. Энэ бол Монгол улсад маань хэрэгтэй зүйл. Бидний буцаагаад өөрөө өөрсдөө эрсдэлээс аварж байгаа. Одоо том дэлбэрэлт одоо газар хөдлөлт одоо юу болдгийг те нэг амар гамшигтай зүйл болоход одоо манай Монгол улс маань тэрэнд бол бэлэн бус байгаа шүү те багаар ч гэсэн нэг жоохон зүйлээсээ ч гэсэн ингээд тэр бэлтживэл хэрэгтэй баха. Манай Монгол улс одоогор тийм нэг амар том эрсдэл юм гараагүй тулдаал бид нэг ингээд тайван байгаад байна. Гэтэ энэ заавал бэлтгэвтэй байх хэрэгтэй. Энэ ойр орхон газар хөдлөлөг айл хүмүүс чинь бөө юм болол газар хөдлөлийн сургалт гээл тэр сургалтыг яг үндэ бол
худлаа явдаг байхгүй. Одоо ингээл 16 цагт нь дохиод уурахаар бүгд байрнаасаа гараа гээл бүгдээр гараараа гээл гар хүүхд зарим нь гарахгүй юм хийж яах гэдэг ингээл тэг ингээд гараал өнгөт гарсан өнө зүгээр байгууллагаараа зураг авахлах ажил хийж байгаа байхгүй. Өөр шалгалт өгж байгаа шүү дээ. Тэгээ толгой дээр юу юм уу бариад гар гэд нөгөө толгойгоо хамгаасан юм бүгдний мод тавцмац барьцаад манай гацсан лавртайхан бүгд юм касктай байдаг байхгүй. Бүгд каска өмсөж та нар яаж байгаа манайх өөрөх гээд тиймэрхүү байдлаар гарч лээсэн тийм. Тэгээ одоо тэр чинь бас юм уул боддоор уул зүв ойлгоод бүгдөө яг чин сэтгэлээр андчих хэвээр юм шиг байна тий. Тэгэхгүй нэг одоохондоо нөгөө тийм гараагүй болохоор уул таасан. Сая гэтэл нэг газын дэлбэрэлт боллоо шүү дээ. Тэгэхэд яаж н тэр газ тархацсан гэдэг бүгд юм байж ах чинь дунд нь тамхи татчихсан юм үзэл камераар уцаар тэн дотор ингээд ойртоод ингээд хүрээр өгч ороод яваад байхгүй. Уулын зүүн нь бол ядаж нөгөө зодон болоо зүхтааж зургууд холоос харж игдэг шиг тийм байхгүй. Тийм хүн одоо жишээлбэл нөгөө нэг одоо гадны орны нэг цагийн байдал өгдөг өртлөөр бид нэг тантай ярьжсэн шүү дээ. Тэр чинь ярмаар байна тий. Одоо нөгөө нэг одоо Герман улсын нөгөө нэг одоо карантин гэх юм уу те. Карантин дээр одоо цэргийн анхан шатны бэлтгэл дээр ингээ карантинлэгдэж байсан. Би бас нэг жоох юм бас нэг хинэггүй хайг зангараа байхгүй. Бидэрт ингээ шүүгээ байдаг, шкаф байдаг те. Шкафын дотор бидрийг яг хаана өмсөө их үү, хаана подолкнуудаа өрөх үү, хаана юугаа тавих үү гэдэг ингээ бүр номерлж байгаа зааж өгдөг байхгүй шкаф. Тэгээ би зарим юм нөгөө бэлтгэлээсээ ядарч орч зарим юм ингээ хамаагүй хийцэн байсан. Тэгсэн чинь шөнө ингээд унтчих 3 цагийн тас гээл дэлбэрэлт өгөөл цагийн байдал өгөөл пад төгшөөр гарч байгаа байхгүй. Гарах гэсэн чинь тог цэсэрсэн. Тог байхгүй. Тэгэл нэг тас харахгүй чинь зүгхээ бэлдээл ингээд юу ч харахгүй байсан. Хамаагүй юмнууд нь хаана юугаа хийснэ. Би чи хамаа намаагүй хийцэн. Яг дөрвийнхэн дагав ш. Тэгэл энэчээс уг аймс аваад энэчээс нэг подолка аваад энэчээс анх шатны тусламжийн хэрэгсэл аваад эндээс орны хажуунаас бууга аваад гараагүй хөстэй юм чинь. Юмнууд хайгаад очиж байгаа. Нэгэн цаг алдаад нэг хөл нь аймстай нөгөө хөл нь аймсгүй хичээнэ. Тэгээд нөгөө хугацаанд гараал жигсаал байсан чинь бид нар юмаа яагаад дутуу гаргаа явсан. Дэлбэрэлт тийм юм цагийн байдал болохоо те эсвэл гамшиг болохоо чи тогтоогоо байна гэж бодож байна уу гэдэг. Дараа те бүр чи ингээ гарахад тэр байтга та наад шат чи ингээ нураад унтсан байвал чи цонхоор үсэрч гарна. Цонхоор үсрэхийн тулд чи орны даваагаа ашиглаа жоохон хамхан болгож байгаа өөр үсэрч болно те. Эхлээд нь чи ачаагаа шийдвэ ачаатайгаа үсрэх үү гэдэг чи хүртэл. Энэ болгон чи өөрөө бодит түүхээ гэдэг. Өөрөөсөө цус утсан дайн үдсэн орн болохоор жижигхэн деталыг хүртэл айгу нарийн авч явдаг юм байна л да. Тэгээ бидний шууд цаашаа гаргаад 30 км ингээ маршин алах болчихж байгаа. Уулан дондор. Тэгээ яасан төгөлдөр яасан. Нэг хөл нь оймстой нөгөө хөл нь оймсгүй нэг хөл нь болоо болол цоцлын нутагтаар цэвэр үсрээ ороод ирдэг юм байна. Тэгэхэд яаж юм гэхээр бидний 30 секунд амраахад миний 10 дотор хийх ёстой юм хүртэл системтэй. Баруун зүүн талын доод буланд нь оймс байх ёстой. Баруун талын доод буланд нь подолк ингэж их гисэн байх ёстой тий. Энэ яаж юм гэхээр халтхан зогсоол байхад өргөвч рүү би нэг гараа дүрэл авахад хаана юу байгаагаа мэдчихэж байгаа. Яг хэрэгтэй юм аваад гаргах. Тэгэхгүй бүх өргөвчөө ой модон донд нөгөө гэрэл гаргаж болохгүй. Гаргаж яачаад буцаага юм байхад би нэг 10% юм алга болгоно тий. Хаян тий. Тэр хүртэл айгуу чухал байгаа байхгүй. Энэ бол бодож шээ. Тий одоо наа чи юм байгаа байхгүй. Бас одоо ингэ яг наадах ярьсан чи юм юу хараад ирлээ. Одоо манай бүх тусгай албатууд одоо тийм баг. Угсаал тийм тусгай албач нөгөө одоо төрийн цэгийн байгууллага одоо манай цагдаа юм байгууллага манай шинжилгээний хийж болон энэ онцгой цагдаа юу юм уу шүүгэн шийдвэр бүгд авна. Тэд нар чи бүгд ингээд төрийн цугдралтыг бүгд авдаг байхгүй. Гэхдээ авахтаа одоо чинь өвлийн хувцас шилжих, хавар зуны хувцас шилжих хоёрыг тохиолдуулж авдсан шүү дээ. Авахтаа одоо юу вэ? За өнөөдөр авах чинь гэж шүү бүгд мэдчихэв. Аавна гэж шүү гээд бүгдээр хоорондоо за уул нь бол зүүн бол нөгөө тэрийг дуудана, тэр энийг дуудана гэдэг нөгөө төргийн судралтын схемтэй. Тэгээ тэр схем чинь бол нөгөө зүүн дээр үед бол уцсгүйс одоо уцтай болохоор тоохгүй тийм гар утас одоо магадгүй Монгол улс сүлжээг болчвол яах вэ тийм тэр үед аль гэрээр дамжиж биеийн хаягийг мэдчих хэвчтэй тийм ийм зүйл шүү дээ. Тэгээд за цуглаж за цагтаа бол цуглачнаа. Цуглалаа дэрэнгүүтийн бэлэн байдлын цүнх гэдээ үзэж байгаа хгүй. За тэр цүнхэн дотор чинь 3 хоногийн хүнс мүс гэдэг юм байдیں۔ Тэгээд жагсаалтын хөнгөтэн за тэрэн дотор бэлэн гом юм уу ингээд баахан л цэвэр ус мус тэгээд сонингийн цаас мас гэж явж байгаа. Одоо бодоход тэр зүйлүүд бас нэг хэрэгтэй биш байна. Одоо чинь би зүгээр эвтер нэг бас хойшоо тусгай ажиллагааны яваад ирсэн Украинд бас ажилт хийжсэн нэг хүмүүнтэй уулзаа ярьсан чинь тэр тэгж хэлээ л дээ. Одоо Оросын тусгайгийн албаагч нар юу ачижээ. Тэр та нарын яриад идэг нэг удаагийн хүнсийг нэг паяко нэг хуурай хүнс гэдэг цэргийн хүнс нэг өдрийн хоолой тийм том хайрцагтай юм авч явах болчих зүгээр л ийм
юуны спортын шиг тийм уураг авал явчих. Тэгээд ус цэвэрсэн зайлал уучих. Бид нөгөө юу байхгүй. Тэр шиг бидэнд яг нөгөө бэлэн бэлэн цүнхт шал арай өөр байх гэдэг шүү дээ. Тэгээд түрний хэлдэг шиг тогмог тасарсан бол яг ийм байгуул юм би зүгээр л одоо нөгөө цаад үнцэн юм биш нөгөө агуулга юм шиг нөгөө өнгөн талаас нь бүх юм дандаа тэгж яваад байна л. Сая яг тэнийг яасан чинь би бас одоо ингээд хобби байгаа ч юм уу мэрэгжил маань ингээд мэрэгчлэж байхгүй шүү дээ. Ингээд өдөр болгон ингээд германуудын гаргаж байгаа одоо Украины байлдаан тий эсвэл Израилуудын Палестинтэй хийж байгаа байлдааны ажиллагаа болгоныг ингээд хараал ингээд явж байгаа маш олон ингээд бичлэгнүүдийг бас ингээд хараал. Тэгэл энэ дунд бас ингээд анзаархад нөгөө украинчууд ч сайхан нөгөө орсуудыг одоо ингээд дооглолтой. Энэ хараа нөгөө аваа явж байгаа эмий сан та тэр бичлэгийг санаж байна уу? Цэрэг аймаг тойн байлгүй дээ тэрэн дээр ингээд тавьчихсан гэсэн чи яасан гэсэн чинь бас нөгөө нэг Орос маань жоохон хоцрогдсон. Яг зөвхөн тусгай орчнууд нь л яг ийм юмтай явж байгаа болохоос яг жирийн нөгөө бат дөрж хоёр хугацаа зэргийн албаа шүү дээ байхгүй байхгүй. Гэсэн чинь аваргууд нөгөө ингээ хан дээр ингээ төмөр эсчтэй гэдэг юм сам шүү дээ. Тэнийг аваа явсан дотор нь байгаа бэнд, марл тэгэл хөвөн тэр чинь хуучны юм ааш та. Хэдэн анлагийн батлазоолтой ч юм уу хийцэн байдаг. Тэр батлазоол им одоо бидэрт бол морфин хэрэгтэй болохоос батлазоол эмнүүд бол нэг амар шаардлагагүй байхгүй. Тэр хинд хэрэгтэй гэхээр эмнэлгийн зааварлагч ч юм уу манай эмнэлэг дээр хэрэгтэй. Тэр тэнийг зүгээр амьдлаа явуулчихад өгөх хэрэгтэй тийм. Гэсэн чинь ийм юмтай явж штэ гэдэг нөгөө төмөр ярьцгийг гаргачаад ингээ дооглоод. Одоо жишээлбэл энэ юу маань гэхэд Браво левлийн одоо агашны тусламжийн хайрцаг маань жишээлбэл одоо манай практик буудлын холбоотой ч юм одоо Нарматах гэдэг ярих тийм. Дараах бас зүү юм идэв. Минийс хүндэлж явж байгаа хүмүүс энийг одоо ингээ буудлын талбай дээр яг одоо нэг юм Браво левлийн цүнх маань бас хэрэгтэй байхгүй. Тэсэр дэлбэрэхтэй. За эсвэл нэг автоспорт уралдаан болоход тэгж нэг эмнэлгийн машин гарч ирдэг. Зохион байгуулагч нь заавал байж байгаа. Заавал энэ одоо нэг 2 шиг ч юм уу те тэр автомашин уралдаж гэдэг бол том ослох гэж үгүйсэхгүй. Гэвчээний зөв нэг жишээ болохоос энэ том юм зүйлүүд дээр ер нь зандаа энэ бүлгийн сэтгүүд явж явах хэрэгтэй юм. Энэ бүлгийн сэт бол голцоо ингээ та анзаарах юм бол юун дээр анхаарсан байна гэхээр үндсэн 3 зүйл байгаа. Энэ цусалдалт, зогсоох зүйлүүд байна. Нөгөө нэг агаарын болон нөгөө нэг амьсгал одоо өмсгөл чадахгүй тохиолдолд амьсгалуулах зүйл байна. Гуравт нь юу вэ гэхээр буцаагаад нөгөө дараалт те одоо энэ дулаан барих ёстой гэх мэтчлэн зүйлүүд. Түүнээс энэ дотор яг ч юм байхгүй. Им бол байхгүй анзаарах айлч юм. Бэнд марл боотууд маань бол мэдээж байна. Тэгээд бохор орох болон агаар энэ 3 зүйл дээр л ерөөхдөө анхаарсан байгаа. Багхгүй. Тэ? Энд мэднэр эрсдэл бууруулах гэж л юм л болгож байгаа. Ийм зүйл байгаа тэ. Бас энийг бас ингээд энэ нэвтрүүлэг бас манай бие үйлдэлхэн ямар ч байгууллага байдаг тэ төрийн зэргийн байгууллагууд ч юм уу энгийн спортын манаас хараад энэ дээрээс бас багцсан суралцаад байгаа болоос зүгээр үү тэ. Бид нэр жоо энэ дээр жоохон төлхөөг анхаарч одоо бүгдээрээ л одоо жоо сэрэмжтэй урчид бэлдээ тэ. Ямар ч юм дээр. Бас нэмээд хэлэхэд одоо нэг манай одоо энэ сургуулиуд ялангуяа бүх их сургууль дээр нэг ингээд бас нэг байнга ороод авахгүй зүгээр нэг хичээл байг л тэ. Нэг улирал ордог юм чинь тэ. Нэг жилд 2 дугаар курсд ч юм уу 4 дугаар курсд ч юм уу тэ. Энэ мэдтгүүнийг ингээ авдаг. Гэхдээ харин наадгын чинь л ерөөсөө энийг энэ үдээшээ одоо манайхны мэддэг чаддаг одоо манайхан бол дарганар гэж ярьдаг шүү дээ. Тэр хүмүүст нь бол хүрээсэй гэж бодож энэ бүх их сургуулиуд бүх 10 жилийнхэндээ ч гэсэн ер нь заах хэрэгтэй юм байна. Дээрэс нь би нэг яаж яасан гэх нэг манай нэг найз байт юм л да. Тэр сувлагчаа сууж сүүлдээ нөгөө сувлагчийн диплом суралт маань тэр ярьж ирсэн судалгаа авсан юм байна. Ихтэй сургуулиуд дээр очиод тэн дээр нэг эмийн сан бол ингэ анхан шатны юм тусмал зүйлх юм байд юм уу гэд. Тэгээд бүх сургуулиуд дээр авсан юм. Тийшмис одоо ингэ баахан сургуулиуд дээр тэгээд тэгэхээр нойл юм. Манайх бол энэ тал дээр үнэхээр шууд унах юм байна гэдэг тийм судалгаа гаргасан гэдэг тэргийг үзүүлжээс байхгүй. Тэгэхээр энийг бид ерөөсөө л анхаарах хэрэгтэй байна. Хамгийн дөрөнд ядаж энэ байж хэрэгтэй болгоно тийм. Энэ 3 зүйл дээр анхаарад нэг хоёулын дөрөв ярьсан шиг машин болгоно нэг жижиг first aid kit ингээд аваа явж ивэл өөртөө болон бусдад ингээд шалтгаан бэлэн байдаг тийм болоосоо гэж хүсэж тийм. Эдгээр бүтээгдэхүүнүүд